Улаанбаатар хотын энэ захын дүүргүүдийн айлуудад интернет хүргэнэ гэж өнөөдөр ярихаасаа илүү бид юу ярих ёстой гэвэл тэр хэсгийн төлөвлөлт ямар байгаа. Тэр хэсэг чи орон сууцжуулах юм уу? Тэр хэсэгт шинэ хотын төв үүсгэх юм уу? Тэр хэсэгт нийтийн өөр дэд бүтцүүд очих юм уу гэдэг. Ингээд хот гэдэг чи өөрөө цогцоор нь шийдээд цогцоор нь төлөвлөөд явах ёстой институт байхад яг өнөөдөр ингээд асуулт чиг зөвхөн гэр хороол дээр тэдэн жилийн дараа интернет хүргэнэ, эсвэл ус хүргэнэ, эсвэл захиргаа хүргэнэ гэж салбараараа харж болохгүй. Энэ бол цогцоодлох. Улаанбаатар хотын захуй хэсгүүд лөө орон сууцжуулаад том төслүүд төлөвлөө 5-10 жилээр явж байгаа төслүүд байна. Нэг хэсэг газар дээр дэд төвд бариад ингээд хот үүсгэж байгаа бол дэд үтцүүдийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Бодлогоор зөвөр анханаас нь шилэн кабелууд хутгуудынх нь цахилгаантайгаа яаж уялдаж явах юм гэдэг бодлогоор явж байгаа шүү дээ. Яг өнөөдөр зарим бодлого нь яамдууд дээр зарим нийслэлээр байгаад байдаг дээр бол орхигдоод байдаг юм асуудлууд бол байгаа. Тэгээ Улаанбаатар хотын хувьд гэвэл гэр хорооллын хэсгүүдээр эх жилээс Гадип 2 гээд Азийн хөгжлийн банкнаас том шинэ дэд төвөмжлүүд эхэлж байгаа. Дахиад энэ бол Улаанбаатар хотод бол 12 жил хэрэгжсэн эхний үе шат байдаг. Тэгээ энэ дэд төвүүдээр түшиглээд шинэ орон сууцууд хот үүсэж байгаа. Тэгэхээр энэ 2026 онд эхэлж байгаа Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Гадип 2 буюу гэр хорооллыг орон сууцжуулах дэд төвүүд гэдэг төслүүд дээр бид нэр шарахад Дэнжимэн 2 дээр дулааны станц барьж бусад одоо дэд үтцүүдийг шийдэхээр. Тэгэхээр энэ бодлогын хүрээнд бусад хот орон сууцуул төлөвлөлттэйгээ уялдуулж хатуу дэд үтцүүдийг шийдэж явна гэж төлөвлөж уйлж байгаа. Тэгэхээр шууд ганц нэг дэд үтцийг гэр хорооллоо чиглүүлнэ гэж ингэж одоо нэг дэд үтцээр харахгүй цогцоор нь харж ингэж шийдэж явж байгаа гэж хэлмээр. За